За би аваач өгсөн нэр маань Лохууд. Олон дардсан эсэргүү. 1923 онд Засагтан уулын аймгийн Чандан сумын нутагт Зуны дундсрын 15-нд аав Огтайж Цогточир гэж хүний хүү бол төрсөн. 14 нас хүртэл Алтай нутагт аав ээжийнхээ гардаар бог хоны яма гэдэн сардгийн үнэтэй тийм борхон нүүдэлчин айдын хүүхэд болж төрөөд малтай насалдаж ишиг ургатай хөөцөлдөж аав ээжийнхээ дараа мал гэж хэлд орсон баха. Би багын их зовлон үтсэн хүн. 1932-33 оны үед миний аав баригдаж Улаастайн шоронд 2 жил алах ялтаагаар тайж байсан учраас хоригдож байсан. Ганц ахтай ахман цэрэгт яваад мөн 32-3 онд олон цэрэг Улаанбаатарт ирсэн. Тэргээр нас барсан. Ингээд ээж минь намайг 14-тэй байхад миний дүүг гаргаад тэр гачигдал зовлон хүүгаалдснаас болж биеийн тэнгэрж чадахгүй нас барсан. Ингээд би аавтайгаа хоёулахнаа үлдсэн нэг өлгийтэй охин дүүтэй. Хоёрыг ч маань айлын хүн болоод явцсан байсан. Ийм хүнд нөхцөлд миний аав их хөдөлмөрч алсын хараатай их шудраг тийм хүн байсан. Намайг Алтай нуруу анх байгуулагдсан тэнхимд авчиж өгсөн. Аавсгийн толгой таниулж ижилдэн нийлүүлэхийг чи мэдгэж сургуулийн захирал гончигт хадаг барьж намайг тушаасан. Ингээд би 18 хүртэл баг сургуульд сураад бичиг үсгтэй хүн боллоо гэж сумын эвлүүрийн даргаар томилогдож 5 сар ноосвол алт гэдэг лоозон гарч отны ноос цуглуулах ажилтай 4-5 сар ажиллаад дараа нь Завхан аймгийн Санхүүгийн гэлцийн дарга гончиг гэдэг үеийнтэй хүн манай нутагт ажиллаар очиод тэгээд намайг одоо сургуульд яв гэдгийг санал өгсөн. Тэрнийг аав мөн зөвшөөрсөн. Ингээд Улаанбаатар хотод 18-тэй Шархуугийн дэрэлжээр хотын бараа харсаа. Санхүүгийн техникумд 4 жил сураад тагар багш төмөн банкны дарга Валжид гэж ийм багш нараа хичээл заалгаж байлаа. Ингээд Санхүүгийн техникумд сураад 1942 онд төгсөөд улсын шалгалт өгч байтал намын төв орооноос нам улсын хариуцлагатай ажилтан бэлтгэх ийм зорилгоор намын сургуулийг шинчилж байгуулсан. Тэр үед Улаанбаатар 5 техникум байсан. Тэр техникумын сайн сурлагатай хүүхдүүдийг шилж тэр намын сургуулийг бүрдүүлсэн. Ингээд намын сургуульд суралцлаа. Энд төмөр очир Нянтай сүрэнгийн Ламсран гээд их тэр үеийн манай их сэхэтэнгүүдийн лекц номлыг сонсож тэгээд нийгмийн ухааны сонирхол одоо төрсөн 1944 онд Улаанбаатар хотын намын хорооны суртлын гэлцийн даргаар Дамбад дарга Дангар Содон зэрэг гэдэг хоёр хүний удирдлагын дор отын намын хорооны суртлын гэлцийн дарга гэж ашиж байтал Маршал Чоулсонгийн шийдвэрээр марксизм ленинизмыг ард түмний дунд сурталчлах ажлыг хүчтэй болгоно гэж зориуд урооны бодлогоор Лодой даргатай тийм лектрийн төвчөө гэж юм байгуулагдсан. Энэ лектрийн төвчөнд 1944 оны намраас ахуулаад 1950 оны намар хүртэл би 6 жил намын төвөрөний лектр гэж явлаа. Ингээд лекц бичдэг тэрнийгаа одоо Монголын бүх аймагуудаар уншсан. Тэр лекцүүд бичигдэж хэвлэгдэж байлаа. 1944 оноос хойш 1960 он хүртэл хуралдсан намын төвөрөний бүгд хурал, намын 2-3 чих хурал, улсын
Багварын чуулган энэ бүгдэд цөм одоо ажил хэрэгт нь оролцож тэр үеийн дарга нартай хөдөө гадаах явж жинхэнэ нийгмийн амьдралыг ойлгох, ухаарах нийгмийн одоо тийм төлөвшил бол надад одоо тогтож эхэлсэн юм аа. Тэр үеийн намын төв орооны нарийн бичгийн дарга байсан Сосор Ором гэдэг хүн намайг 50 онд Зөвлөлт толгойд улсын коммунист намын дээд сургуульд явуулах санал тавьж тэгээд би одоо орос хэл огт мэдэхгүй хэрнээ 4 хүн 27 настай Дэлийг Давгсрын гэж 2 хүн Ахмад насны Чөөж Өмцгой төв орооны нарийн бичгийн дарга байсан. Бид дөрөв Улаанбаатараас автобусаар Наав шиг хүрээд тэндээс анх утаатай вагон сууж Москвагийн зөв чиглэлсэн. Ингээд 53 онд бүртэл Оросын коммунист намын дээд сургуульд суралцсан. Зөвлөлт улсад ингэж сурах болцоо тэр болгон тааралдахгүй. Энэ цагийг зөв ашиглая. Одоо яаж одоо хурдан юм сурах уу гэдэг ийм юмд бол бид биеэнд ачилсан. Гурвуулаа бол ямар ч байсан арх бие уухгүй, тамхи татахгүй. Бүх цагийг одоо ерөөсөө юм үзэх, мэдэх ийм зориулъя гэж. Тэр хооронд бол Москвагийн одоо 33 театрыг бүгдийг орж үзсэн. Москва, Ленинград байдаг бүх мөрзийнүүдийг одоо цөмөрнгийн үзсэн. Ленины номын санд одоо бид их сууж байсан. Цагийг бол бид гурвал их төлбөртэй, их хариуцлагатай төгссөн гэж санд юм. Энэ хугацаанд Дэлийг бид хоёр Москвагаас Монголд явуулдаг бүх холбоотын радио орооны Монгол редакцид диктор хийж байсан. Тэндээс цалинтай. Тэгээд 100-ны хугацаанд 2 жил дараад би хардадад очиж одоо хэримэд одоо амарч байлаа. Оросод бол би үзээгүй юм үзсэн, их юм ойлгосон. Энэ миний Оросод өнгөрөөсөн 3 жил бол миний залуу насны хамгийн дурсамжтай тийм цаг мөч байд юм аа. Мутгтайрээд тэгээ намын төв орооны марксизм ленинизмийн дасгийн дарга гэдэг албан тушаалыг хүлээж аваад 2 жил ажилласан. Ингээд энэ хугацаанд бол ер нь одоо ганц марксизм биш ерөөсөө нийгмийн ухаан, хүн ардын ухамсарыг дэвшлүүлэхэд хамгийн гол нь үзэх ном материал хэрэгтэй юм байна. Тэргүүгээр ганц яриагаар юм болохгүй юм байна гэж би ойлгосон. Тэгээд марксизмын 3 үндэс гэж яригддаг. Марксизм философийн үндэс, диалектик материализм, түүхийн материализмын үндэс, эдийн засгийн ухаан гэсэн 3 юм номыг хэвлүүлсэн. Тэр үед Монголын түүх орос хэл дээр анх бичигдэж гарч ирсэн. Шэрэндээ угаанд одоо манай энэ түүхийг бичгээр хамт ажилласан. Энэнийг орос хэл дээрээс нь сарын дотор хөмсүү зохион байгуулж, орчуулж монгол хэл дээр хэвлэж гаргасан энэ хугацаанд. За тэгээд энэ хугацаанд би ер нь Монгол ардын хувьсгалд нам өөрийн гэсэн улс орноо хөгжүүлэх онлын одоо үндэсийг боловсруулах хэрэгтэй юм. Манайд бол тийм одоо боловсрогдсон онол байхгүй байна. Хүний заасан замаар явж байна. Ингэхдээ өөрийнхөө орны байгаль, ард түмнийхэн зам заншил, аж ахуйн дээр үндэслэсэн тийм өөрийн гэсэн онол таагчиг бол байх хэрэгтэй юм гэдэг ийм үзэл санаанд хөтлөгдөөд нэлээд хөмсүүдээр би онлын чанартай сүүмжил зориулсан статьянуудыг даалгаврагч бичүүлээд тэгээд тэр үеийн одоо 1953, 4, 5 оны сонинууд бол хэвлүүлсэн. Тэгээд тэр үед хэвлийн дасгийн дарга Намсрай гэж хүн байлаа. Нөгөө хүн бас жаахан аимхай. Тэр болгон хэвлж өгдөг. Тэгтээ зэрэг нэг өдөр би Сэдэн бол даргадаар өнөө сонинуудаа бариад орлоо л да. Тэгсэн дарга маань тэр онлын асуудлыг одоо хэвлэж ярих болоогүй. Тэрний одоо хүлээж өг гэж. Ингэж хэлдэг байгаа. Тэгвэл манай нам чинь онлогоо явж явах юм бол онлогоо нам сохор, практикгүй нам хазгар гэсэн юм лээ гэж хэлээд тийм үг хэлээд үүдийн чанга хаагаад гараа ивчихгүй юу.
Ингэсний дараахан 7 хоногийн дараа намайг дуудаад Говьалтай аймагт намаа хорондоргоо явуулчихсан. Тэгэл Цэдэн Балдарга бид хоёрын одоо зөрлөлтөнд тэнэс эхэлсэн болоо да гэж би боддог. Говьалтай аймагт намаа хорооны дараагаар 2 жилээр ажилласан. Эх орны дайнаас хойш алтай мал бол ерөөс өсөөгүй байсан. Тэгээд энэ миний ажиллаж байсан хугацаанд тэр богинохоо хугацаанд дотор алтай малыг өсгөж улсад нэгдүгээр байр эзэлж Дөөр Азгийн газрын шилжиж явах туг мөнгөний шагнал авч тэр шагналын мөнгөөр бол бид энэ аймагуудын төнд хамгийн анхны музей 2 давхар музей байгуулсан Свободын гүчээр. Одоо хүртэл байж байгаа сайхан музей байгаа. Миний гол ажлын арга юу гэхээр тэр ерөөсө нутаг ус, танилтал, ах トゥ садан ийм харгалзахгүйгээр гол нь улсын хорны төлөө хэрэгтэй юмыг л одоо хийхэд хэн хүчээр зарцуулж яана тэр хүнийг дэмжинэ. Хоёрдугаарт бол ард түмний үгийг сонсох. Алтай цаадгаа бид нэг хүнтэй уулзаж ярьсан тэр хүн бид нар чинь урд мадаан 2 төлөвлөдөг байсан. 1 жилийнхаа төлөөр зарлагаа нөхөөд 1 жилийнхаа төлөөр мадаа өсгөдөг байсан. Одоо уцуухныг хугацаатай төлөвлөдөг болсон. Ганцхан жилийн төлөвлөл чинь бидний одоо энэ зарлагыг нөхөөд өсөх юм алдахгүй шүү дээ. Энийг чи яагаад мэддэггүй юм гэж ингэсэн. Намайг баг байхад намар ороохон утаа болчихсон тийм бөөдийсэн төлөгнүүд, хургнууд тэжээдэг байсан. Тэр бодхоноо нэг хэсэг малыг зориуд малаа тооцоогоо өртхийгээд орлого зарлагаа бодоод нэмэгдэл төлийг 2 төлөвлөж бас авдаг тийм юм байсан байна ард түмний. Ингээд одоо 1955 онд аймгийн хэмжээгээр малыг 2 төлөвлөсөн. Ингээд төлөвлөснээрээ улсад төрүүлсэн байгаа юм. Энэ бол ард түмний үг, миний санаа байна. Нөгөө нэг нь үүтээр Говьалтай дэлгэр сумын нутагт явж ирсэн нэг Аширдаг айдын дочоонсон чинь тэр хүн гэлдэг байгаа яриан донд манай аймаг гол урсгал ус мөрөнгөө газар. Баруун хойдтол зүүн хойдлоор 2 том гол урсдаг. Нэг нь Завхан гол, нэг нь одоо Загвайдэргийн гол. Энэ 2 гол манай нутаг руу гуйлангийн талдаар шалын хоолойд уулзаад бэгэр нуурд орж тогтох тавилантай юм инлээ гэж ярихгүй юу? Тэрнээс би санаа аваад дээш нь ч мэдэгдээгүй бүх сумдаас 18-аас 45 насны залуучуудыг 15 хоногийн хоолтой осмортой багаж хэрэгсэлтэй гуйлангийн тухайд цуглуулад ингээд шууд явуулсан 8 км урсаад бол эргэжчихсэн. Тооцоо нарай буруу байсан, эхлэлтийн үлгэд яхан хадан гисаа байсан учраас багаж өгч чадаагүй. Ингээд энэ Дөөр Азгийн газар мэдэгдэхгүйгээр дур мэдэж олон хүний хүчийг өргөдүүлсэн, өргөө ажил хийсэн гэж намын төвөрөөс сануулгах шийдвэрийг анх удаа авч байлаа. Баруун хязгаарт бол хамгийн анхан нүүрсний утааг бол одоо бид гаргасан гэж санд юм. Ерөөсөө нүүрс төлж үзээгүй. Завхан аймаг 300 км газараас мод төлж зөөр төлдөг байлаа. Асар их зардалтай. Тэгээд одоо сургууль эмдэг бол цөм цэвдэг хүйтэн. Тэгээд уурын зунхыг Цэдэн Балдаргадаар шууд орж уурын зунх байгуулыг мөнгө аль гэж. Тэгсэн Цэдэн Балдарга лувсангайг дуудаж энэ лоохууд одоо нэг мөнгө нэхээ салдаг арга байна одоо ямар байсан. Лувсангай төсөв төлөвлөгөө батлагдсан одоо сайдны мэдтгэлийн бэлтгэл хөрөнгөд орохгүй бол ямар ч арга байхгүй. Тэгвэл тэндээс нь одоо өгье. Тэгээд тэр үед Чимэд мотоо гэж 2 хон одоо барилгын инженерүүд байлаа. Чимэдийг их таньдаг. Чимэд дээр гүйцэж уурын зуухны зураг хэл гэж яваад тэгээд сайдны зөвлөлийн бэлтгэл хөрөнгөөс 300 мянган цаас гаргуул. Тэргээр нь 54-ийн тогоо дөрвийг төмрийн зовоодаар зогсоод 7 хоногийн дотор хийлгээд тэгээд аваачаад уурын зуухыг сарын дотор ухсруулад тэр үед цум задгаа галтай. Зуух төмөр зуух гэж үл ерөөсөө сумын төв дээр ганц нэгэн айлууд тийм байна. Тэгээд тэрнийг одоо бид жилийн дотор сумын одоо төмөр зуухтай болох зорилгоор 2 дахь удаагаан Цэдэн Балдаргадаар орж ингээд ард түмэн одоо утаан дотор байж байна. Ерөөсөө тоон юу ханы ирснээс дээш бол бүтэн утаан дотор
амьдрдаг юм байна. Энүүнийг одоо өөрчлөе. Төмөр ав гэсэн. Тэгээд 1 жилийн захиалгатай бараг төмөрийг бол зэдэн балдарга өг гэсэн тэгээд авсан. Тэгээд жилийн дотор аваачаал сум болгонд нэрсийн жигсаалтаар тэр төмөр зуухыг одоо хийж алтан ард түмнийг цөмийн одоо ил гаднаас салгасан. Ийм ажлыг одоо би хийсэн юм байна. Төвөрөнөөс намайг одоо шийтгсэн боловч бас юм хийх сонирхол байна. Тийм учраас энэ сангийн аж ахуйд ажилд тавья гэж бодсон байлгүй. 1957 оноос яригдсан билээ. Зөвлөлт холбоод улс Монгол оронд атар газар эзэмших ийм том компанид ажиллавал эхэлсэн. Ингээд энэ том үүргийг биелүүлэх хариуцлага над ногдсон. Ингээд энэ ажлаар би үндсэндээ 7 жил шахуу энэ ажлыг одоо эрхэлсэн. Тэр үед Монголын 550 мянга атар газар одоо эзэмших тийм болцоотой гэж шинжилгээ судалгаагаар гарсан байгаа. Тэгээд энийг баргийн нь бол хагалсан. Энэ хугацаанд сангийн аж ахуйнууд 10-аад байсан. 30-аад сангийн аж ахуй болсон. Олон атар газрын сангийн аж ахуй байгуулагдсан. Сангийн аж ахуйнууд бол тэр үеийн Монголын хөдөө аж ахуйн дүр төрхийг одоо харуулах тийм суурангууд болсон. Төрлүүрийн одоо малын тэжээл тарьдаг, улсын тарианы хэрэгцээг бол бүрэн одоо хангаад гадаад гаргахын болцоотой болж байсан удаа би ер нь суурин амьдралыг төссөн шинэ маягийн мал аж ахуйн салбарууд гахаа, дахаа, туула, үслэган, каракулын аж ахуй гэдэг ийм шинэ салбаруудыг бол сангийн аж ахуйнуудыг төсгөлж одоо байгуулсан. Шууны фабрик гэдгийг одоо би одоо хөөцөлж байж байгуулсан. Гахайн завуудыг одоо том 10,000 гахай урддаг том гахайн завуудыг балгаарын тусламжтайгаар байгуулсан. Монгол оронд 10 буган аж ахуй байгуулвал 10,000 бугтай тийм 10 аж ахуйтай байхад тэр үеийн гадаад гаргадаг бүх махны үнэтэй одоо малтай тэнцэх тийм өндөр хэмжээний ашиг улсад оруулна гэж ингэж өвчгөнж одоо төсөв төлөвлөгөө боловсруулж орж байлаа. Энэ Дорноговын нутаг Доронцод 2 их том зээрийн аж ахуй байгуулах төсөв төлөвлөгөө оруулж байсан. Тэгээд тэр үеийн улсууд бас тэрний ач холбогдлыг ойлгоогүй, зөвшөөрөгдөөгүй. Тэгээд миний сэтгэл их дундуур үлдсэн тэр 10 буган аж ахуй байгуулсан бол бид улсууд бол ямар их ач холбогдолтой байсан бол гэж арамсж явдیں۔ Энэ талд байгаа зээрийг хашаад аж ахуй болгоод ашиглах тийм туршлага бол байгаа юм бусад орнууд. Манайд бол тийм болцоо байсан. Тэгээд энийг ашигладаг одоо готож байгаад одоо харамстай. Энийг хоёр зорилгоо биелүүлж чадаагүй юм сангийн аж ахуй. Бусад тавьсан зорилгоо бол яг хуу биелүүлсэн. Сангийн аж ахуйд бол би одоо амжилт гаргасан. Тийм ч учраас төр засаг намайг үнжиж хөдөлмөрийн говьяаны одонгоор шагнасан юм байгаа. Тэрнийгаа би засгийн их шагнал хөдөлмөрийн бүтээл гэж одоо хүнтгэж байд юм аа. Орчин үеийн хувьсгал бүх хүчний нагдал лекторал бэксдэг байна. Өнгөрснийг эргээд санахад 1940-од оноос хойш манай нийгмийн улс төрийн байдал, нийгмийн эдийн засгийн байдал ямар янзтай байгаад бүдүүчилсэн тойм болж бол би одоо энэ үеийн гэрч юм аа. Тэгээд жуулсан олон мянган хүн алдсан лам нарыг устгасны гэзээ зүгдэхгүй. Гэхдээ над бол нэг бодол байдаг. Жуулс бол анхны долоогоос үлдсэн ганц хүн. Кремлийн шоронд хоригдож өөрийн энэ гүйцэтгэв юу гэж тулгарсан гэж би тэгж сонссон юм байна.
Бусдууд нь бол үгүй гэж хэлснээрээ дэндэн амар бөгөд даалгдсан. Тэгэхээр Жовсонд бол яг тийм хувьцаа янагдаж байсан. Тийм учраас амьд үлдэж хийдгийг хийгээд дараа нь санаагаа биелүүлэх ийм одоо алсын бодлого байжээ гэж би одоо тэгж боддоо. Жовсон бол 30 эд онд хийсэн тэр нүглээ бол их гэмшиж байсан. Дутагдлаа гэмшин гэдэг бол фанта хүний одоо шинжээ. Ингээд Монголын төрийн 10 жил Жовсон удирдсан. Ард түмний нүглийг бол бүрэн хүлээсэн. Ард түмэн бол Жовсонгийн нүглийг бол цагаатгсан. Жовсон 52 онд нас барахад мэдээ орсон нулимс гаргаагүй хүн Монголд байхгүй. Хүн удирдах байсан, төр засгийг удирдах байсан. Удирдлагын арга нь бол жинхэнэ шудраг их оронч нам төрийг бол шүүмжилтэйгээр удирдах байсан. Тэд хэдэн удаагийн бүгд турлууд зулаанууд бол би биеэрээ байсан. Удаа дараа хэлдэг. Төрийн бодлого гэдэг чинь Тэнгэрээс ирсэн зүйл биш ээ. Энэ бол чугунцын санаандаар би төрийн хамаг дараад төрийн бодлого болгож ягаа юмаа гэж удаа дараа хэлдэг байлаа. Доороо сарх шүүмжлийг сайн өрнөөл. Цэдэн бол бид хоёроос авахгүйдаад бүх өдөрт улсыг доороос одоо шүүмжилж бай. Бидний гаргаж байгаа шийдвэр аль нь зохиж байна, аль нь зохихгүй байна уу гэдгийг бид бурхан биш яаж мэдэх юм? Шүүмжилгүйгээр. Ийм учраас доороос шүүмжлийг өрнөөл гэж намын үнэн санны тэргүүн зөндөө бичигддэг байсан. Цэдэн бол Оросын мэргэжилтнүүд зөвлөхүүд Жовсонгийн үгнээс гардгүй хүүхэд шиг тийм байхыг бол би одоо мэдх юм аа. Жовсон дуудлага үл бичээс юм хаяад гүйж очдөг байлаа. Тэрэн Жовсон цэдэн балыг би одоо муучлах зорилго надныг чалга. Бид хоёр бол гэр бүлийн талаар бас их ойрхон байсан удаач би нэг гэртээ нэг ширээн дээр удаа дараа сууж байсан удаа нэг биш удаа би. Тэр үед Жовсонгийн хөвгүүлж байна. Таны хөдөөгөөдөө явахгүй байна. Орос их нэртэй ер нь Оросын талд их барьдаг Монголын ард түмний амьдрал дотор орохгүй байна гэж тэгж ард түмэн ярихыг та одоо энийг бас анхаарахгүй болохгүй гэж би бас аминчилж хэлдэг л байсан. Сэхэтнүүд бол улс орныхоо хувьцаа ирээдүйн төлөө ард түмнийхээ амьдралыг гадаадын орн шиг тухайлбал зөвлөлт орн шиг өөр улс орн мэдчихсэн биш. Тийм болох юмсан гэсэн хүсэл эрмэлзэл бол их байсан. Бид нар бол хүн болгон яавал одоо улсаа хурдан хөгжүүлээ, яавал үйлдвэртэй болох уу, хаанаас нь эхлүүл дээр ийм одоо хүн болгоны амнаас гардаг байлаа. Улаанбаатар хотыг усан цахилгаан станцтай болгоно, ууланд цахилгаан станц байгуулна гэж аль 40 хэдэн онд хэлж ярьсан байна. Тэгээд 2-3 удаа энэ усан цахилгаан станцаар Улаанбаатарыг гэрэлтүүлнэ гэдэг ийм төсөл төлөвлөгөөч боловсруулагдсан байсан. Тэгээд сүүлд 90 онд нь төгсгөл болох шиг боллоо. Энд митийн олон төрлийн одоо сайхан санаануудыг сэхэтнүүд гаргаж ирсэн. Тэгээд энээс одоо зөвөвцөж сэхэтний төөрөгдөл гэж сэхэтний ямыг хаасан. Хамгийн анхны одоо улс төрийн том хэлбэгдүүлбэл сэхэтний төөрөгдөл гэж олон сэхэтнүүдийг одоо хэлбэгдүүлсэн. Сэхэтнүүдийг бол за энэ төрийн төлөө юм хэлсэн дорхоноо зүгээр амиа бодоод явж байдэ гэсэн тийм сэтгэл бол сэхэтнүүдтэй бий болгож өгсөн. Ингээд шүүмжлийг бол намд байхгүй болсон. Нам гэдэг чинь олон нийтийн байгууллага, асар том. Байнга шүүмжлээр өөрийнхөө биеийн эрүүл мэндийг одоо шинжилүүлж байдаг, заслалж байдаг, тэгжээж хөгжидөг ёстой. Тэгээ ийм зэвсэггүй болчихсон. Тийм учраас хэсэг үлийг улсын намын удирдлагын дээд аппаратанд гарсан хэсэг үлийг улсын ая талаар бүхэл бүтэн нам одоо ажиллаа явуул. Ингээд намын ирэх шиг үндсэндээ ахирдаг ийм аюул бол бал одоо суурийн тавьж өгсөн.